Геологийн судалгаа шинжилгээний төв төрийн өмчөд үйлдвэрийн газар. Манай байгууллага 1957 онд эрдэм шинжилгээний төв лаборатори нэртэйгээр байгуулагдаж 2023 онд геологийн судалгаа шинжилгээний төв болон өргөжөж геологийн судалгаа, эрэл хайгуул, лабораторийн шинжилгээний ажил эрчимжигтэй зэрэгцэн улсын хэмжээнд ашигт малтмал эрдэс баялагын нөөцийг тогтооход бодиттой хөв нэмэр оруулсаар байна. Геологийн судалгаа шинжилгээний төв төрийн өмчөд үйлдвэрийн газар нь геологийн судалгааны ажлыг орчин үеийн геолог, тектоник, геофизик, геохимийн аргуудаар гүйцэтгэж лабораторийн шинжилгээний ажилд ISO IS 17025, ISO 17034, ISO IS 17043 стандартуудыг нэвтрүүлсэн дэвшилтэд төхөөрөмж, арга аргачлал, хүний нөөцөөр хангагдсан 66 жилийн түүхтэй мэргэжлийн байгууллага юм. Геологийн судалгаа шинжилгээний төв нь регионал судалгаа, геологийн зураглал болон эрэл, геохим, гидрогеологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд геологийн болон сансрын иж бүрдэл зураг боловсруулах орчин үеийн програм хангамж, өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мэдээлэл боловсруулах хэсэг, өрөмдлөгийн 2 машин бүхий нэгдсэн бригад, 30 гаруй машин техниктэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар Дэлхийд тэргүүлэгч Excalibur Aviation Австрал компанитай хамтран агаарын цахилгаан соронзон долгионы арга аргачлалаар хам богд 2023 төслийг хэрэгжүүлж байгаа ба геологийн судалгааны эрэл үнэлгээ 4, торлог уул 50, овоод толгой 50, өндөр технологийн түүхийд 1, хойд төв Зүүн Азийн гүний геологийн процесс ба металлургийн төслийн 5 дугаар үе шат. Геологийн баримтын төв архивын эрэл хайлтын дотоод программыг сайжруулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор цахим архив 1, богд найрамдах Польш улсын геологийн хүрээлэнтэй хамтарсан бэлгийн булаг, задгай булагдах молибден, гянт болдын судлага том судалгаа төсөл, богд найрамдах Солонгос улсын геолог эрдэс баялагын хүрээлэнтэй хамтарсан төмөр замын трансын дагуух тодорхой бүс нутгийн ашигт малтмалын нөөц, хэдийн төлөвийг судлах болон хаг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажилласаар байна. Лабораторийн шинжилгээний чиглэлээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж буй геологийн судалгаа болон хайгуулын ажил, олборлолт, түүний боловсруулалт, ашиглалтын бүх үе шатны ажилд зайлшгүй шаардлагатай лабораторийн шинжилгээг эрдэсээс нь эхлэн элементийн төвшөнд үндэсний болон олон улсын батлагдсан стандарт арга аргачлалын дагуу орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, ICP, OS, ICP, MS, XRF зэргүүдийг ашиглан хийж гүйцэтгэж байна. Лабораторийн шинжилгээний үр дүн нь Дэлхийн 100 гаруй орнд хүлээн зөвшөөрөгдсөн MNS ISO IS 17025, ISO 17034, MNS ISO IS 17043 гурвалсан стандартыг чанарын удирдлагын тогтолцоонд нэвтрүүлэн наривчлалтай үнэн зөв хараат бус шинжилгээний үр дүнгээр харилцагчтай ханган ажиллаж байна. Мөн ашигт малтмалын технологийн туршилт, хяналтын сорилтын ажлыг гүйцэтгэж байна. 2012 оноос ISO 17034 стандартын шаардлагын дагуу Америк нэгдсэн улсын үндэсний эдгэмжлийн байгууллага Анабар олон улсын түвшинд эдгэмжлэгдсэн бөгөөд Монгол орны чулуулаг, хүдэр, баяжмал, хөрс, нүүрс, үнс зэрэг эрдэсийн түүхийдийн 114 төрлийн стандартчилсан загварыг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд 6 дистрибьютор байгууллагаар дамжуулан худалдан борлуулж байна. Монгол улсын засгийн газрын 44-р тогтоолын дагуу 2013 оноос уулуурхан экспортын бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналт болон гайлын хяналтын шинжилгээг гүйцэтгэж байна. 2015 оноос ISO 17043 стандартын шаардлагын дагуу нүүрс, хүдэр, усны дээжүүдээр лабораториудын ур чадварын сорилтын хөтөлбөрийг явуулж байна. Байгууллагын хэмжээнд геологч, геофизикч, физикч, химч, баяжуулагч, минералогч, петрографич зэрэг нарийн мэргэжлийн олон жилийн дадлага туршлагатай инженер техникийн баг хамт олон ажиллаж байна.